Өнөөдөр нойрсохоосоо өмнө бүгдээрээ татгшоо чиглэсэн нэгэн аялалд гарцгаая. Энэ аялал танаас юу ч шаардахгүй. Зүгээр л сонс. Бүхнийг тавьж явуул. Тэгээд амар. Та бүхнийг тогтоох гэж хичээх албагүй. Дүн шинжилгээ хийж, тэмдэглэл хөтлөхч хэрэггүй. Энэ бол шалгалт биш. Энэ бол өдрийн турш үүрсэн хүнд ачаагаа буулгаж, урт аяны дараах тоос шороо дарагдах мэт сэтгэлээ амраах. Карл Юнгийн мэрэгэн ухаанаар өөрийгөө хөтлүүлэн гүн нойронд автах урилга юм. Хэрв амжаагүй бол нүдээ анаарай. Биеийг тань бүрэн тушиж буй тэр мэдрэмжийг анзаар. Амьсгал авах, гаргах бүртээ тайвширлыг мэдэр. Танд яаран очих газар. Хэн нэгэнд нотлох зүйл, таныг ажиглах хийнч байхгүй. Өнөөдөр та аниргүй байдал, татгшоо өнгөх үе, мөн хичээж чармаахаас бус. Харин амар амгалан дундаас ирдэг тэрхүү хүч чадлын тухай сонсох болно. Эдгээр санаанууд таны зүудэнд нэвчиж, таныг амарч байх зур чимээгүйхэн ургах үр болон үлдэх болно. Юнг хүний сэтгэл зүйн нэгэн гайхалтай үннийг ойлгосон байдаг. Өөрчлөлт шинжлэлт гэдэг нь гадаад ертөнцийн дуу чимээ дунд босон, харин бидний өөртөө бий болгосон аниргүй орон зайдал болдог. Нойр гэдэг нь өөрийгөө бүрэн даатгах, үнэмлэхгүй аниргүй байдалд орох үйл биш гэж үү? Шүүн бүр бид ухамсараа тавьж явуулаад маргааш нь шинжлэгдэн эргэж ирнэ гэдэгтээ итгэдэг. Тиймээс энэ бүхэн амархан байг. Уг бүр эрэхт ирэх давлгаа мэд таныг ивээг. Зарим нь танд үлдэж, зарим нь урсаад одно. Энэ нь яг л байх ёстой зүйн тогтоол юм. Та гүн тавширч байхдаа энд аюулгүй байгаагаа санаарай. Таны бие яаж амархаа мэднэ. Таны ухаан яаж бүхнийг тавьж явуулахаа мэднэ. Сэрүүн байх болон нойрсохын цаг дээр та яг байх ёстой газраа байна. Одоо эхэлцгээе. Бид өөрсдөө хизээж анхаарч сонсож байгаагүй ядлаа. Яагаад бусдад тайлбарлах, нотлох, эсвэл хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хамаг ирч хүчээ зарцуулдаг юм бол? Амьдралаа хүний сэтгэл зүйн мөн чанарыг судлахад зориулсан Карл Юнг бидний ихэнхийнх нь бултан зогтдог нэгэн үннийг нээсэн юм. Аз жаргал гэдэг нь бусдад танигдах бус, харин өөрийгөө танихад оршдог. Юнг энэ аяллыг индивидуашн гэж нэрлэсэн. Энэ үйл явдал та өөрийнхөө доторх эмх замбраагүй байдал, айдас, сүүдэртэй талуудаа зоригтойгоор нүүр тулан харах ёстой. Та гадаад ертөнцөөс ирч хүчээ татаж, бүрэн татгшоогоо төвлөрөхөд юу өөрчлөгддөг вэ? Чимээгүй байхыг сонгоход үр дүн нь таны өмнөөс ярьж эхлэх энэ агшинд юу болох вэ? Энэ аялал бол өнгөцгөн хүмүүст зориулагдаагүй. Энэ нь дуу чимээгүй орчинд хоосон чанартай нүүр тулахыг, үнэн гэдэг зөвхөн аниргүй дунд цуйрааддаг гэдгийг хүлээн зөвшөөрөх зоригийг шаарддаг. Гэхдээ яг тэр мөчид л та өөр төрлийн хүч чадлыг олж авна. Энэ бол хамаг ирч хүчээ дотоод өсөлтөд зориулж, өөрийнхөө хамгийн бодит хувилар болох хүч юм аа. Асуулт нь та аниргүй байдлыг хүлээн авч, тайлбарлахаа зогсоож, өөрийнхөө үйлдэл болон оршихуйгаараа бүхнийг тунхаглахад бэлэн үү? Нэгдүгээр хэсэг, чимээгүй байдал яагаад хүчтэй байдаг вэ? Хүн бүр өөрийгөө илэрхийлэх, нотлох, харагдах гэж уралдаж буй энэ ертөнцид чимээгүй байдал бол ховорхон тансаглал юм. Бид сул дорой харагдахаас айж, үргэлж хариу үйлдэл үзүүлэхэд үзэл бодлоо хамгаалахад тасжээ. Гэвч Юнг нэгэн гайхалтай зөрчлийг олж харсан. Бид өөрийгөө илэрхийлэх гэсэн хүслээд орж, чимээгүй байж чадах тэр үед л дотоод хүч чадлынхаа ертөнцид хөл тавьдаг. Чимээгүй байх гэдэг нь зүгээр л үг тугу байхын нэр биш. Энэ бол ухамсарын төлөв юм. Энэ бол өдөр тутмын үеийн самнаас ирч хүчээ татан авч, дотгошоо эргэж буй агшин юм. Юнгийн хэлээр бол энэ нь өдөр тутмын чимээ шуугаанд дарагдсан ухамсаргүй буюу unconscious гүн давхаргууд ярьж эхлэх боломжийг олгож буй хэрэг. Бид ярьж байхдаа зөвхөн эго буюу нийгэмд зориулж зүүсэн багныхаа хэсэг болох persona цуурайг сонсдог. Харин чимээгүй болох үед сүүдэр буюу shadow ил гардаг. Таны дарагдсан хэсгүүд, үгүйсгсэн сэтгэл хөдлөлүүд болон жинхэнэ хүч чадал зөвхөн тэдгээртээ нүүр тулж чадсан цагт л гарч ирнэ. Жирийн нэг нөхцөл байдлыг төсөөлье. Та хамт ажиллах садтайгаа эсвэл хайртай хүнтэйгээ маргалдаж байна. Яг тэр мөчид таны зүн совн таныг шууд хариу барихыг, өөрийнхөө зөв гэдгийг нотлохыг шаарддаг.
Гэвч маргаан хүрсний дараа таны хэлсэн ихэнх үгс утгагүй байсныг, магадгүй нөхцөл байдлыг улам дордуулсныг ойлгодог. Үүний оронд та чимээгүй байхыг сонгож хэд хэдэн удаа гүнзгий амсгаа авснаар альвааг томоор харах боломжийг олж авнаа. Чимээгүй байх нь ялагдал биш. Энэ бол хяналтын нэг хэлбэр. Энэ бол өөрийн эрч хүч, сэтгэл хөдлөл болон нөхцөл байдлыг удирдах хүч юм. Энэ бол дуу чимээ. Хизээж хүрч чадахгүй тэрхүү хүч юм. Орчин үеийн сэтгэл судлал үүнийг баталдаг. Чимээгүй байх үед тархины prefrontal cortex буюу сэтгэн бодох, шийдвэр гаргах төв ажиллах орон зайтай болдог. Сэтгэл хөдлөлийн саа дотгороос ангижирснаар бид альвааг тодорхой харж зөв сонголт хийдэг. Тиймээс энэ зогсолт нь тархины тэнцвэрийг сэргээж илүү хурц шийдвэр гаргахад тусалдаг. Юнг нэгэнтээ ухамсаргүй байгаа зүйлээ ухамсарлаг хүртэл тэр зүйл таны амьдралыг удирдах бөгөөд та түүнийг хувь тавилан гэж нэрлэх болно гэжээ. Чимээгүй байдал бол тэр үйл явцад хүрэх зам юм. Бид чимээ шуугаан донд ухамсаргүй ертөнцөө анзаарч чадахгүй. Горхины чимээг сонсохын тулд зах зээлийн шуугаанаас холдох хэрэгтэй байдаг шиг чимээгүй байдал нь ухамсар болон ухамсаргүй ертөнцийн хоорондох харилцан ярианы орчныг бүрдүүлдэг. Энэ харилцан ярианаас л бид өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг бүтээлч эрч хүчний их булгийг олж авдаг. Өөр нэг өнцгөөс харвал чимээгүй байдал бол татгалзлын нэг хэлбэр юм. Чимээгүй байснаар бид нийгмийн эгогийн бүжигт оролцохоос татгалздаг. Орчин үеийн нийгэм харагдах байдлыг чухалчилдаг. Хүмүүс бидний тухай хэдий чиний их мэднэ, төдий чиний үнцэнтэй мэт санагдана. Гэвч үнэндээ бид өөрсдийгөө хэдий чиний их дэлгэн, төдий чиний дотоод эрч хүчээ шавхдаг. Чимээгүй байх нь бусдтай өөрийгөө харьцуулах, өрсөлдөх, нотлох гэсэн шаардлагад эрч хүчээ алдахаас татгалзаж буй хэрэг юм. Энэ бол би оршин тогтнохын тулд өөрийгөө чам тайлбарлах албагүй гэсэн тунхаглал юм. Энэхүү татгалзал дундаас л бид эрх чөлөөг олдог. Чин зоршил эзэмшиж, дасгал хийж, эсвэл хувийн төсөл дээр ажиллаж буй хүнийг ажиглаарай. Хэрв тэд төлөвлөгөөгөө хүн бүрт гайхуулж яриад байвал тэд яг л тэр ажлаа хийгээд дуусчихсан мэт хуурамч таашаал авдаг. Сэтгэл судлалын судалгаагаар зорилгоо зарлах нь тархин допамин ялгаруулж, зорилгодоо хүрсэн мэт мэдрэмж төрүүлдэг байна. Гэвч энэ бол хуурамч таашаал бөгөөд бодит үйлдэл хийх эрч хүчийг бууруулдаг. Харин чимээгүй байхыг сонгож өдөр тутмын хичээл зүтгэлдээ анхаарлаа хандуулдаг хүн тууштай байдлаараа хүчийг хуримтлуулдаг. Энэ бол ямар нэгэн сүржин зарлалгүй боловч гарцаагүй үр дүнд хүргэдэг жинхэнэ хүч юм. Нийгмийн харилцаанд ч чимээгүй байдаг хүн үл үзэгдэх хяналтыг гартаа хатгадаг. Учир нь чимээгүй байдал бусдыг тэр хоосон зайг нөхөхөд, таны тухай таамаглахад, өөрсдийнхөө төсөөллийг таны дээр буулгахад хүргэдэг. Зөв цагтаа чимээгүй байх нь таныг илүү нууцлаг болгоо зогсохгүй. Таны хэлэх үгийн жинг нэмэгдүүлдэг. Хөгжимд нот хоорондын зай аялгауг бүтээдэг шиг хэрэг бүх зүйл тасралтгүй дуу чимээ байсан бол хөгжим замбраагүй шуугаан болох байсан. Чимээгүй байдал дуунд утга учир өгдөг. Амьдралч мөн чимээгүй байдал үгэнд үн цэнийг өгдөг юм аа. Чимээгүй байдлын хүч нь зөвхөн хувь хүн эсвэл нийгмийн түвшинд хязгаарлагдахгүй. Энэ бол сүнслэг ертөнцид хүрэх гүүр юм. Христэс, буддизм, зэн хүртэлх бүх урсгалд чимээгүй байдлыг үнэмлэхгүй үнэнд хүрэх зам гэж үздэг байжээ. Сүнслэг бэлэгдэл, домгийг сонирхдог байсан Юнг чимээгүй байдлыг зөвхөн чадвар биш, харин өвөд хаалга гэж харсан байна. Тэрхүү басгыг давснаар хүн өчүүхэн эгогоо таван гарч хүн төрөлхтний өвөг дээдсийн мэрэгэн ухааны сан болох нийтийн ухамсаргүй буюу collective unconscious ертөнцтэй холбогддог. Толин тусгал мэт тогтун нуурын өмнө сууж байна гэж төсөөл. Хэрв гадаргуу нь салхи эсвэл дуу чимээнд долгиодсон бол та зөвхөн замраагүй тавлгааг л харна. Гэхдээ ус тогтун болоход тэр нь бүх тэнгэрийг тусгах тунгалаг тол мэт болж хуурдаг. Хүний ухаан ч мөн адил. Зөвхөн чимээгүй байдал тэр нь орчлон ертөнцийн үннийг тусгах тунгалаг тойл болж чаддаг. Тийм учраас чимээгүй байдал бол хүч юм. Энэ нь зөвхөн сэтгэл хөдлөлөө хянах, зөв үйлдэл хийх туслаа зогсохгүй. Үгээр илэрхийлжгүй бодит үннийг гүн давхрахтай холбогдох боломжийг олгодог.
Магадгүй та чимээгүй байдал таны удаан хугацаанд нүүр тулгаас зургшээж байсан зүйлсийг гэрэлтүүлсэн тэр агшныг мэдэрч байсан байх. Хэрв тийм бол сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Энэ нь дурсамж, туршлага эсвэл зүгээр л товчхон өгүүлбэр байж болно. Хэн мэдлээ дээ. Таны чимээгүй байдал өөрийгөө хайж буй өөр нэгнийг сэрэж магадгүй юм. Аниргүй байдал бол хизээж сул дорой байдал биш. Энэ бол ухралт биш. Харин эрч хүчээ хуримтлуулах, зугтах биш. Харин зориг гаргах хэлбэр юм. Өөртөөгөө нүүр тулах, үнэнд хүрэх зориг. Чимээгүй байхдаа та хүчээ алддаггүй. Тиймээс альва яруу хариу өгөхийн өмнө 3 удаа гүнзгий амсгаа авч бүхнийг ажиглахыг хичээгээрэй. Энэ зогсолт бол сонголтыг таны гарт эргүүлэн өгөх товчлуур юм. 2 дугаар хэсэг өөртөө төвлөрөх нь хуваагчийн хүзэл биш, харин сэрэлт юм. Энэ хүч чадал зөвхөн зөв чиглэл буюу өөрийнхөө дотоод аялал руу чиглэсэн цагт л утга учиртай болно. Энд л олон хүмүүс алддаг. Тэд өөртөө төвлөрөхийг хуваагчийн хүзэл, бусдыг үл тоомсорлох явдал гэж андуурдаг. Гэвч Карл Юнг танд энэ бол хуваагчийн хүзэл биш, харин сэрэлт юм. Учир нь зөвхөн өөрийгөө олсон цагт л та бусдын төлөө жинхэнэ утгаараа оршиж чаднаа гэж хэлэх байсан. Бид өөрийгөө золиослохыг эрхэмлдэг нийгэмд хүмүүжсэн. Хүүхэд байгаасаа л нийгмийн сайн сайхныг өөрийнхөөсөө дээгүүр тавихыг заалгадаг. Энэ нь зөв сонсогдож болох ч хуйшрах үед бид өөрийнхөө сүүдэр болон хуурдаг. Бид бусдад таалагдах гэж өөрийгөө шавхаж өгсөөр нэг л өдөр өөрийнхөө амьдрал харь хүн болсноо олж мэддэг. Үүнийг Юнг жинхэнэ биегээ алдах гэж нэрлэсэн. Өөртөө төвлөрөх гэдэг нь хуваа хичээж бусдаас тусгаарлагдах биш. Харин өөрийн төв рүүгээ эргэн очиж холбогдохыг хэлнэ. Өөрийгөө эртний аврах том мод гэж төсөөл. Хэрв та үндсээ хөрс, ус, гэрлэр тэтгэхгүй бол хэндэж сүүдрээ өгч чадахгүй. Мод надад хөрс хэрэггүй. Зөвхөн бусдад сүүдэр өгөхөд л болно гэж болохгүйтэй адил. Үнэн хэрэгтэй мод хамгийн түрүүнд өөрийгөө тэжээх ёстой. Энэ бол оршин тогтнох хууль юм. Хүнд шалгаагүй. Хэрв та дотоод ертөнцөө үл тоомсорлвол удахгүй шавхагдаж сүнслэг туйлдалт буюу burnout тутад хүрнэ. Жирийн нэг жишээ. Хүүхдийн төлөө бүхнээ зориулж буй эхчүүдийг бод. Тэд зогсолтгүй ажиллаж, хоббигоо хайж, эрүүл мэндийч үл тоодог. Энэ хайр бол хүндэтгүүштэй зүйл. Гэвч хүүхдүүд ээжийнхэн ядаргаа, бухимдлыг мэдэрч, хайр гэдэг бол золиослол, төвчээр юм байна гэж ухамсаргүйгээр суралцдаг байна. Харин эсвэргээрээ өөртөө анхаарч, тэнцвэрээ хадгалдаг их хүүхдүүддээ өөр хичээл заадаг. Хайр гэдэг бол өөртөөгөө зохицож, бусдад амар амгалан түгээх явдал юм. Энэ бол Юнгийн онцлсан зүйл. Өөртөө төвлөрөх нь хуваа хичээх хүзэл биш. Харин бусдыг гэрэлтүүлэх хүчийг үүсгэдэг. Орчин үеийн сэтгэл судлал үүнийг дэмждэг. Өөрийн хэрэгцээг нэгдүгээр тавьдаг хүмүүс сэтгэл хөдлөлөө илүү сайн хянаж, зөв шийдвэр гаргаж, эрүүл харилцааг зохицлоодог байна. Эсвэргээрээ бусдад таалагдах гэж өөрийгөө үл тоомсорладаг хүмүүс түгшүүр, сэтгэл готролд өртгөн их байдаг. Тэд өөрсдийгөө бусдын төлөө амьдарч байна гэж боддогч үнэндээ айдас үл зөвшөөрөгдөх байдлын боол болсон байдаг. Юнг үүнийг сүүдрийн ноёрхол гэж нэрлэсэн. Та хэрэгцээгээ дарах тусам тэр нь алга болдоггүй. Харин улам илүү хүчрхэгжиж, уур бухимдал, атаархал, эсвэл өвчин болон илэрдэг. Тиймээс өөртөө төвлөрөх нь хариуцлага юм. Та өөртөө байхгүй зүйлийг бусдад өгч чадахгүй. Танд амар амгалан байхгүй бол та бусдад бухимдал тарина. Өөрийгөө хайрлахгүй бол та зөвхөн гашуун золиослыг л бусдад өгнө. Өөртөө төвлөрөх нь өөрийнхөө сайн болон муу талыг зоригтойгоор харахыг хэлнэ. Энэ нь өөрийгөө шүүлгүүгээр байгаагаар нь хүлээн авч өсөж хөгжих явдал юм. Хямрал тохиолдох үед татгшоо эргэж чадсан хүмүүс илүү хүчрхэг болж гарч ирдэг. Учир нь хямрал тэднийг бусдыг дагахаа зогсоож, амьд үлдэхийн тулд өөртөө төвлөрөхөөс өөр аргагүй болгодог. Энэ л сэрэлтийн хаалгыг нээдэг. Опра Уинфриг мэдхүү. Тэр хүчирхийлэл, үл тоомсорлол, ядууралд өссөн. Гэвч тэрээр энэ сүүдэрд идэгдэхийн оронд дотгошоо эргэж, өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсож, өөрийгөө илааршуулж сурсан. Тэрээр шархаа мэрэгэн ухаан болон хувиргаа гэж хэлсэн байдаг. Энэ бол өөртөө төвлөрөхийн хүчийг харуулсан амьд жишээ юм.
Өөртөө төвлөрөх нь хувьсгалт бөгөөд ангаагч шинжтэй. Энэ нь бусдын үнэлгээг гордож амьдардаг хуучин хэм маягийг эддэг учир хувьсгалт өөрийн сүнстэй харилцах холбоог засаж сайжруулдаг учир ангаагч юм. Та өөртөө эрч хүч зарцуулж эхлэх үед өчүүхэн баяр баясгалан илүү сайн мэдэрч бүтээлч чадвараа нээж амар амгаланг олж авдаг. Тэр мөчөөс эхлэн та бусдад хайрыг айцаар болсон харин дотоод дүүрэн байдлаараа өгч эхэлнэ. Энэ бол хувиа хичээх үзэл болон сэрэлтийн хоорондох гол ялгаа юм. Хувиа хичээх үзэл нь дутагдлаас харин сэрэлт нь дүүрэн байдлаас үүсдэг. Өөрөөсөө асуугаад үзээрэй. Та өөрийнхөө жинхэнэ хэсгээс амьдарч байна уу? Эсвэл бусдад зориулсан жүжиг тоглож байна уу? Та бусдад дүүрэн байдлаасаа өгч чадаж байна уу? Эсвэл өөрийгөө шавхаж байна уу? Хариулах гэж бүү яар. Зүгээр л энэ асуулттайгаа хамт бай. Юун хэлэхдээ амьдралын хамгийн том давуу тал бол өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг олох явдал юм. Үнэн хайр, амар амгалан руу хүрэх зам бүхэн эндээс л эхэлдэг. 3 дугаар хэсэг. Таныг чимээгүй төвлөрсөн үед яагаад бүх зүйл байрандаа орж эхэлдэг вэ? Та өөрийнхөө жинхэнэ мөн чанартай зохицон амьдарч эхлэх үед гадаад ертөнц таны дотоод өөрчлөлтийг тольдож эхлэх нэгэн хачирхалтай үзэгдэл болдог. Өмнө нь тохиолдол мэт санагдаж байсан зүйлс утга учиртай болж асуудлууд аяндаа шийдэгддэг. Учир нь та өөрийнхөө энергийн талбарыг өөрчилсөн байна. Карл Юнг үүнийг синхроник буюу утга учиртай давхцал гэж нэрлэсэн. Хүн өөрийн дотоод ертөнцтэй гүн зохицолд орох үед гадаад ертөнц тэрхүү өөрчлөлтийг тусгаж өөрөө зохицорч эхэлдэг гэж тэрээр итгэдэг байв. Хөгжмийн зэмсгийг хөглөхөд найрал хөгжмийн босод хөгжмнүүд аяндаа зохицол олдог шиг та өөрийгөө хөглөхөд амьдрал эмх зэгцтэй симфон болж хуурдаг. Сэтгэл санаа тань өмөрсөн үеэ санаарай. Бүх зүйл замбраагүй, харилцаа муудаж, ажил бүтэхгүй байсан байх. Харин эсрэгээрээ та төвлөрсөн, тодорхой байх үед амьдрал танд өөд хаалгаа нээж зөв хүмүүстэй, зөв боломжтой, зөв цагтаа учирдаг. Энэ бол зүгээр нэг аз биш. Сэтгэл судлалд үүнийг тархины шүүлтүүр reticular activating system гэж тайлбарладаг. Та ямар нэг зүйлд төвлөрөхөд тархитай нь автоматар түүнтэй холбоотой боломж мэдээллийг олж хардаг. Өөрөөр хэлбэл та дотооддоо өөрчлөгдөх гадаад ертөнцийг хүлээн авах тархины програм өөрчлөгддөг. Гэхдээ нэг чухал үнэн бий. Та дотроо эмх замбраагүй атлаа гаднаа 50 м жүжиглэж болохгүй. Орчлон ертөнц таны зүүсэн багт хуурддаггүй. Бусад хүмүүс таны гадаад төрхөнд хууртаж болох ч Юнгийн ярьдаг энергийн талбар таны жинхэнэ давтамжийг мэдэрдэг. Юнг хэлэхдээ хүн зөвхөн гэрлийг төсөөлснөөр гэгээрдэггүй. Харин харанхуугаа ухамсарласнаар гэгээрдэг. Хэрв та сүүдэр буюу шаадваа хүлээн зөвшөөрөөгүй бол тэр нь таны үйлдэл бүрээс нэвчиж амьдралыг тань замбраагүй байлгасаар байх болно. Тиймээс бүх зүйл байрандаа орохын тулд та өөртөө үнэнч байх ёстой. Амар амгалан байгаа мэт дүр эсгэх болсон. Харин шархаа илаашруулах аялалд жинхэнэ утгаараа гарах хэрэгтэй. Дотооддоо ухамсар болон ухамсаргүй, гэрэл болон сүүдрээ нэгтгэж чадвал таны гарах энерги аяндаа хүчтэй, тунгалаг болно. Орчлон ертөнц хизээж замбраагүй байдаггүй. Зөвхөн бидний ухаан л замбраагүй байдаг. Биднийг чимээгүй байж төвлөрөхөд дотоод эмх замбраагүй байдал арилж гадаад ертөнц тэрхүү тодорхой байдлыг тусгадаг. Тийм учраас л төвлөрсөн тайван хүмүүс бүхнийг өөртөө татдаг мэт сэтгэл төрүүлдэг юм. Тэдэнд өрсөлдөх, дуу чимээ гаргах шаардлага байхгүй. Учир нь тэд өөрийнхөө доторх хаалгыг нэгжгсэн байдаг юм аа. 4 дугаар хэсэг чимээгүй байдал ба төвлөрөл бол гүн рүү очих үүд хаалга юм. Чимээгүй байдал нь зөвхөн гадаад тэнцвэрийг олоход туслаа зогсохгүй. Сүнсний хамгийн нууцлаг давхаргууд руу хүрэх аяллыг нээж өгдөг. Бид өдөр тутамдаа мэдээлэл, удаггүй харьцуулалт, нийгмийн үүрэг хариуцлага гэх мэт өнгөн хэсэгт живж байдаг. Ухаан маань салхинд долгиотсон нуур мэт байна. Гэхдээ салхи намдаж ус тогтун болоход бид нуурын ёроолд юу байгааг харж чаднаа. Үүнд хүрэхийн тулд өөртөө өдөр бүр өчүүхэн чимээгүй мөчүүдийг бий болго. Энэ нь өдрийн төгсгөлд бүх дэлгэцээ унтраагаад хэдэн минут аниргуу суух. Эсвэл шүүмжлэлт хариу өгөхийн өмнө гүнзгий амьсгаа авах. Эсвэл орой бүр
Өдрийн тэмдэглэл хөтлөх зэрэг байж болно. Эдгээр нь өчүүхэн мэт боловч сүнсний гүн рүү орох түлхүүрүүд юм. Олон хүмүүс чимээгүй байхаас айдаг. Учир нь чимээгүй байдал тэднийг удаан хугацаанд сүүдэрт хорьсон тэр дуу хоолойнуудтай нүүр тулахад хүргэдэг байна. Утасгүй зурагдгүй, ярах хүнгүй шүнийг төсөөлөд үздэг. Гэнэт хуучин дурсамжууд, хариултгүй асуултууд гарчна. Тиймээс хүмүүс энэ хоосон зайг хөгжим, кино, утгагүй яриагаар дүүргэдэг. Гэвч Юнг яг тэр басхан дээр л та жинхэнэ өөрчлөлт явагддаг гүн рүү хүрнэ гэж хэлэх байсан. Зэн маструуд хитэн цагаар бяцлагдаг нь ертөнцөөс цогтож буй хэрэг биш ээ. Харин үнэнтэй нүүр тулах гэж буй хэрэг юм. Та өөрийнхөө дотоод руу өнгөж зүрхэлсэн цагт л гадаад ертөнцийн өчүүхэн шүүмжлэл хатаархал таныг ганхуулж чадахгүй. Та салхинд хийсэх навч биш. Харин өөрийн амьдралын модны үндэс болно. Юнг хэлэхдээ та өөрийнхөө зүрх рүү харж чадсан цагт л таны алсын хараа тодорхой болно. Гадагшаа харсан хүн зөөдөлдөг, дотгошоо харсан хүн сэрдэг гэжээ. 5 дугаар хэсэг бусдыг таних урлаг. Та чимээгүй байдлыг хүлээн авч өөрийгөө таньсан цагт бусдыг харах өнцөг тань өөрчлөгдөнө. Хүмүүсийг таних гэдэг нь ямар нэгэн илэв биш. Харин тэдний зүүсэн багны цаадах ухамсаргүй хөдөлгөгч хүчийг олж харах урлаг юм. Юнг хэлэхдээ бусдын тухай бидний ойлгодог ихэнх зүйл үнэн дээр бидний өөрсдийн ухамсаргүй төсөөлөл байдаг гэжээ. Бусдыг үнэхээр ойлгохын тулд эхлээд өөрийнхөө харанхуйг ойлгох хэрэгтэй. Хүмүүсийг танихын тулд дараах 3 асуултыг ашиглаарай. 1. Тэд юуг алдахаас хамгийн их айж байна вэ? Айдас бол сүнсний тол юм. Айдас нь тухайн хүний аль хэсэг нь удирдах байгааг харуулдаг. Хайрыг алдахаас айж буй хүн бусдад таалагдах гэж хичээдэг бол эрхчлөөгөө алдахаас айж буй хүн үргэлж зайгаа барьдаг. Юнг хэлэхдээ айдас хаан байна. Тэнд таны даалгавар байна гэсэн байдаг аа. 2. Тэднийг юу уурлуулж байна вэ? Уур хилэн бол зүгээр нэг хариу өгүүлбэл биш. Харин илааршаагүй шархны илрэл юм. Юнг хэлэхдээ бусдын талаар биднийг бухимдуулж буй бүх зүйл биднийг өөрийгөө ойлгоход хөдөлдөг гэжээ. Хэрэг хүн хүндлэгдээгүй үедээ уурлаж байвал тэр нь би хангалтгүй гэсэн айдастай нь холбоотой байдаг. 3. Ашиг тус өгөхөөргүй хүмүүстэй тэд яаж харьцаж байна вэ? Юнг хэлэхдээ та бол юу хэлэх тань биш, харин юу хийх тань юм аа гэсэн байдаг. Жинхэнэ чанар нь хүний байр суурь биш, харин өөрт нь тус болохооргүй хүмүүстэй яаж харьцаж байгаагаар нь хэмжигддэг. Энэхүү аяллаа төгсгөлд танд үлдэх зүйл бол бусдын алга ташилт биш, харин дотоод ертөнцийн тань тогтун хэмнэл юм. Өөрчлөлт гэдэг нь ёслолын дуудлага шиг сүржин байдаггүй. Харин модны үндэс хөрс рүү гүн гүнзгий нэвтчих шиг чимээгүй явагддаг. Та удаашрч өөрийгөө сонсож эхлэх тэр мөчөөс амьдрал өөрчлөгдөнө. Та бусдын үнэлгээний хойноос хөөцөлтгөө болж жинхэнэ өөрийгөө хэмнэлээр амьдарч эхэлнэ. Юнг хэлэхдээ амьдралын хамгийн том эрх хямд бол өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг олох явдал юм. Үнэн, хайр, амар амгалан руу хүрэх зам бүхэн эндээс л эхэлдэг. 1980-ад оны гялцал болсон үдшилэг хааны гэр бүлийн нэр алдрын дунд нэгэн Европосын дүр зураг дэлхийн нийтийг цочроосон юм. Энэ бол Диана гүнж байв. Дэлхийн нийтээрээ доохтой өвчтнүүдээс цэрвэж тэднийг гадуурхаж байх үед тэрээр тэдний өмнө өвдөг согдон суугаад гараас нь натгаж байлаа. Танд ямар ч сүржин илтгэл, камерын дуран хэрэггүй. Зүгээр л нэг энгийн дохой зангаа. Гэвч энэ нь хүн төрлөختний сэтгэлийг хөдөлгөж чадсан юм. Тэр мөчид Диана хааны гэр бүлийн гишүүн биш, харин эгогоо даван гарсан энэрэнгүй сэтгэлийн биелэл болсон юм. Энэхүү үйлдэл нь Юнгийн итгэдэг байсан зүйлийг баталсан. Хүн нийгмийн баг буюу персонагаараа болсон, харин сүнснийхээ дуудлагаар үйлдэл хийх үед тэрхүү үйлдэл нь дэлхийн ертөнцийг сэрэх хүчтэй байдаг. Хэрв та хэн нэгний дотоод сэтгэлийг уншихыг хүсвэл тэднийг хинч хараагүй гэж бодож байх үед нь ажигла. Хүн өдрийн турш сайхан сэтгэлийн тухай ярьж чадна. Гэвч тэдний жинхэнэ дүр төрх зөвхөн хамгийн сул дорой нэгэнтэй нүүр тулах үед илэрдэг. Ямар ч ашиг тус байхгүй. Үзэгчгүй. Тэр агшинд л та тэдний хэн бэ гэдгийг харж болно. Учир нь жинхэнэ мөн чанарт тайз хэрэггүй.
Түүнд өөрийгөө харуулах ганцхан агшин л хангалттай. Та хэн нэгнээс та өөрт тань юу ч өгч чадахгүй хүмүүст хэрхэн ханддаг вэ гэж асуухдаа зөвхөн тэдний бодлыг уншаад зогсохгүй. Тэдний сүнсийг багнаасаа ангижрахыг урьж байгаа хэрэг юм. Энэ асуулт нь персонагийн бүрхүүлийг хуулж тэднийг өөрийнхөө жинхэнэ мөн чанартай нүүр тулахад хүргэдэг. Тэд хариултаас зүхтаж эсвэл гайхаж магадгүй ч тэдний ухамсаргүй ертөнц үүнийг санах болно. Энэ бол сэрэлтийн анхны алхам юм. Хэрв та анзаарвал дэлхийн ертөнц хоёр төрлийн хүмүүсээс бүрддэг. Сайхан сэтгэлийг зэмсэг болгон ашиглагсад болон сайхан сэтгэлээр амьдрахсад. Эхнийх нь зоригтойгоор үйлддэг бол хоёр дахь нь өөрөөр байж чадахгүй учраас үйлддэг. Хүн сайхан ярьж, сайн үйл хийж болох ч хэрв түүний сэтэл нь хүлээн зөвшөөрөгдөх хүсэл бол энэ нь эгогийн хяналт хэвээр байна гэсэн үг ээ. Зөвхөн ямар нэг шагнал урамшуулал хэрэггүй болсон тэр үед л бид сүнсний түвшинд хүрдэг. Эртний нэгэн тосгонд хоёр алдартай ваар урлаач байжээ. Нэгэн зөвхөн худалдан авагчид харж байх үед л төгс ваар хийдэг байв. Харин нөгөөх нь хинж байхгүй байсан ч ваараа чимээгүй хүн уралсаар байдаг аж. Нэг удаа хин нэгэн түүнээс чи яагаад ваарныхаа хэнийг ч харахгүй доод ороолыг нь хүртэл өнгөлөөд байгаа юм бэ гэж асуухад тэрээр инээмсэглээ. Яагаад гэвэл би өөрийгөө харж байна шүү дээ гэж хариулжээ. Энэ бол төлөвшсөн сүнсний чанар юм. Хинч хараагүй байсан ч зөв зүйлийг хийх. Энэ л хамгийн гүн түвшинд хүний сэтгэлийг унших арга юм. Ид шидийн зөв сонгоор бос чимээгүй ажиглалтаар дамжуулан та хин нэгнийг талархал хүлээлгүйгээр танихгүй хүн туслахыг харахдаа эсвэл ямар ч байр суурьгүй нэгэнтэй ээлдэг харьцаж байгааг нь сонсохдоо тэдний сүнсгийний оршихуйг гэрчилж байгаа хэрэг. Эцсийн дүндээ тэд өөрт нь ашиг тус өгөхгүй хүмүүст яаж ханддаг вэ гэсэн асуулт бол бидний өөрсдийн тойл юм. Бусдыг харах бидний өнцгөн бид өөрсдийнхөө доторх эмзэг хэсгүүдэд хэрхэн ханддгийг тусгадаг. Юнгийн бидэнд ойлгуулахыг хүссэн зүйл бол бусдыг унших нь хянах тухай биш, харин хүнлэг чанараа сэрэх тухай юм. 6 дугаар хэсэг 4 дахь асуулт. Юнгийн санал болгосон 3 асуултын дараа өөр нэгэн гүн гүнзгий зөрчил оршдог. Бид бусдыг уншихдаа үнэн дээ. Тэднийг бос өөрийгөө л уншиж байдаг гин. Юнг нэгэнтээ төсөөлөл болон тусгалууд буюу projections нь ертөнцийг бидний өөрсдийн үл мэдэгдэх нүүр царайны хуулбар болон хувиргадаг гэж хэлжээ. Та хэн нэгнийг хараад хүчтэй сэтгэл хөдлөл, дургуутсал, зэвүүцэл, атаархал, эсвэл бишрэл мэдрэх бүрт тэрхүү хариу үйлдэл нь бодтой бос байдаг. Энэ бол таны өөртөө нүүр тулахаас зөргсээж буй ухамсаргүй хэсгийг тань тусгаж буй тойл юм. Таныг тэр их хуурамч хүн гэж хэлэхэд энэ нь магадгүй хизээ нэгэн цагт хайрлагдахын тулд жүжиглэх шаардлагатай болсон таны өөрийн тэр хэсгийн хариу үйлдэл байж болох юм. Та хин нэгнийг их зантай гэж бодож байвал магадгүй та бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөрийнхөө доторх өөртөө итгэлтэй байдлыг дарж сурсных байж магадгүй. Бид ертөнцийг байгаагаар нь биш, харин бид өөрсдөө ямар байгаагаар хардаг. Юнгийн нэгэн эмчилгээний үеэр нэгэн нэгтээ өөрийн залуу өөртөө итгэлтэй яриасаг хамт ажиллагсдаа маш дургүй байгаагаа хэлжээ. Тэр намайг галзууруулах төхөж байна. Үргэлж өөрийгөө гайхуулж хитрхи их өөртөө итгэдэг гэв. Сэтгэл завсалж инээмсэглээд та түүний өөртөө итгэлтэй байдалд дургүй байгаа юм уу? Эсвэл та өөртөө зөвшөөрөгддгүй тэр зүйлийг тэр илэрхийлж байгаад дургүй байгаа юм уу гэж асуухад өрөөнд намгүй болов. Эмэгтэй доош хараад таны зөв байх. Надад эмэгтэй хүн хитрхи их тодорч болохгүй гэж заасан юм гэж шивнэлээ. Тэр мөчөд тэрээр бусдын биднийг бохимдуулдаг зүйл бол ихэвчлэн бидний өөртөө хоригдсан тэр зүйл байдгийг ойлгосон юм. Юнг үүнийг сэтгэл зүйн төсөөлөл буюу өөрийн доторх илааршаагүй зүйлийг бусад руу чиглүүлэх хамгаалалтын механизм гэж нэрлэсэн. Өсөлт хөгжилт гэдэг нь илүү дээр болох биш, харин бүрэн бүтэн болохыг хэлнэ. Хэн нэгэн таныг гомдоож байгаа бол тэр хүн дайсан биш, харин таны хаана эрхчлөөгүй байгааг харуулж буй багш юм. Саран далаад хүрэхгүйч төрөлгийг хөдлөгдөхтэй адил бусад хүмүүс таны сэтгэл хөдлөлийг үүсгдэггүй. Харин таны дотор байгаа зүйлийг л гадаргуу дээр гаргаж ирдэг. Дараагийн удаа хэн нэгэн таны уур, атаархал, эсвэл хачирхалтай мэдрэмжийг төрөөлөх үед тэднийг унших гэж бүү яар.
Түр зогсоод өөрөөсөө асуув. Миний аль хэсэгт хүрсэн болоод би ийм хариу үйлдэл үзүүлж байна вэ? Хэрв та өөрийгөө гүн гүнзгий таньдаг болвол хүн бүрийг ойлгож эхэлнэ. Учир нь бид бүгд нэг ижил сэтгэл зүйн материалаас бүтсэн байдаг. Юнг хэлэхдээ өөрийнхөө харанхуйг мэдэх нь бусдын харанхуйтай харьцах хамгийн шилдэг арга юм гэжээ. 6 дугаар хэсэг 4 дахь асуулт. Олон хүний асуухаа мартдаг 4 дахь асуулт бол энэ миний тухай юу гэлжилж байна вэ? Энэ мөчөд гадагшаа чиглэсэн аялал дотгошоо эргэдэг. Таны тэдний тухай бодсон бүх зүйл, хүйтэн хүндий байдал, их зан, эсвэл танд учруулсан өвдөлт үнэн дээр таны тухай ямар нэг зүйлийг хэлж байдаг. Юнг хэлэхдээ таны харах үнцэг зөвхөн өөрийнхөө зүрх сэтгэлийг харж чаддаг болсон цагт л тодорхой болно. Гадагшаа харсан хүн зүүдэлдэг, дотгошоо харсан хүн сэрдэг гэжээ. Дэлхийн ертөнц бол том дэлгэц. Харин таны оюун ухаан бол проектор юм. Good Will Hunting кинонд Will хэмээх сууд ухаантан өөрийгөө их зан, үл итгэх байдлын цаана нуудаг. Тэрээр бусдаас шарах авахгүй тулд тэднийг төрүүлж уншдаг. Гэвч хүмүүс үнэндээ бусдад ойлгохдохоос биш, харин өөрийнхөө дотор нуугдаж буй зүйлийг дэндүү тодорхой ойлгохоос айдаг юм. Хэн нэгэн таныг гомдоож байгаа бол тэр нь таны доторх илаашаагүй зүйлийг харах боломжийг олгож байна. Жишээ нь хэрв та хуурамч хүмүүс дургүй бол магадгүй та өөрөө хайрлагдахын тулд баг зөөж байсан тэр дурсамжаа үзэн ядаж байж болох юм. Та тэр дурсамжаа инэрэнгүй сэтгэлээр хүлээн зөвшөөрөхөд тэрхүү бохиндол арилнаа. Хорт буюу токсик хүмүүс ба өөрийгөө хүнддэхгүй. Хэрв таны уншиж буй хүн зүгээр нэг шархацсан нэг юм биш, харин хорттой буюу токсик байвал та яах вэ? Тэд өөрсдийн өвдөлтийг эдгэрэх гүүр болохын оронд бусдыг шархлуулах зэмсэг болгон ашигладаг. Юнг тэднийг сүүдэртэй амьдарч буй хүмүүс гэж үзсэн. Тэд өөрсдийнхөө өвдөлтийг харж зүрхлэхгүй байгаа учраас түүнийгээ бусад руу шийддэг. Тэд таныг даарч, давшилж байгаа мэт харагдавч үнэндээ өөрийнхөө доторх сүүдэртэйгээ тэмцэж байгаа хэрэг юм аа. Өөрийгөө хүндэтгэх 5 зарчим. 1-р сүүдрээ таньж зүүн совингийн хариу үйлдэлээс татгалз. Хин нэгэн таныг доромжлох үед хариу дайрах хүсэл төрөх нь таны доторх сүүдэр удирдлагыг авч буй хэрэг. 3 секунд төр зогсож гүнзгий амьсгаа ав. Өөрийнхөө уурыг ажиглагчийн нүдээр хар. 2. Өөрийн мөн чанарыг дайралтаас тусгаарл. Та бол бусдын харж буй дүр биш, харин өөрийгөө хардаг тэр нэгэн юм. Бусдын хэлж буй үгс бол тэдний л дотоод ертөнцийн тусгал юм. Хэрв та би хангалттай сайн гэдэгтээ итгэлтэй байвал гадны дайралт таныг шархтуулж чадахгүй. 3. Хорт байдлыг бөөдөрөө. Mirroring. 2 тал өөдөөдөөсөө харвал гэрэл тусахгүй. Зөвхөн төгсгөлгүй давтамжил үүснэ. Төр зогсох нь сул дорой байдал биш, харин сүнслэг үйлдэл юм. Тэдний тоглоомонд бүү ор. 4. Хэл хязгаар тогтоох нь. Individuation буюу өөрийгөө бүтээхэн үйл явц юм. Та хэн бэ гэдгийг юуг хүлээн зөвшөөрч, юунаас татгалзахаа тодорхойлох ёстой. Энэ бол өөрийгөө хайрлаж буй хэрэг юм. 5 дугаарт өөрийгөө ажиглал. Хорт хүн таны ямар шархыг хөндөж байгааг анзаар. Тэд таныг гомдоож байгаа биш, харин таны доторх илааршаагүй шархыг сэрийж байгаа юм. Бусдыг уншина гэдэг нь тэднийг хянах гэсэн үг биш, харин өөрийгөө таних, хүнлэг чанараа сэрээх урлаг юм. Юнгийн хэлснээр өөрийнхөө харанхуйг мэдэх нь бусдын харанхуйтай харьцах хамгийн шилдэг арга юм. Хэл хязгаар тогтооно гэдэг нь юун туруунд эсэргүүцэл биш, харин ухамсарын үйлдэл. Энэ нь би тэдэнд сургамж өгөх болно гэдгээс бас харин миний доторх ямар үнцэн хамгаалалт хүсэж байна вэ гэх асуултаас эхэлдэг. Хэн нэгэн бидний хэл хязгаарыг давах үед бид ихэвчлэн тэдний зан авир юу хэлж, юу хийсэн дээр нь төвлөрдөг. Гэвч Юнгийн өнцгөөс харвал хэл хязгаар тогтоох үйлдэл нь гадагшаа биш, дотгошоо чиглэдэг. Энэ нь бидний дотоод хэл хязгаарыг тодорхой ухамсарлахад тусалдаг юм. Юу биднийг шархтуулдаг вэ? Юу биднийг тэжээдэг вэ? Юу биднийг өөрийгөө алдахад уусан алга болоход хүргэдэг вэ? Өөрийн сүнсийг нэгэн байшин гэж төсөөл. Дотроо орж буй хүн бүр өөрийн энерги, үнэр, сэтгэл хөдлөлөө авчирдаг. Хэрв та хаалгаа хэрхэн цоожлохоо мэдэхгүй бол тэд дуртай цагтаа орж гараад замраагүй байдал үүсгэчгээд явчихна.
Хэл хязгаар тогтоох гэдэг нь хаалгаа эзэмшиж сурахыг хэлнэ. Хэн урагдах вэ? Хэн үгүй вэ? Ямар нөхцөлд тэд саадаж болох вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Энэ нь тусгаарлагдахын тулд биш. Харин тэрхүү байшин буюу өөрийгөө үеимээ самуунаас хамгаалахын тулд юм. Бодит байдал дээр олон хүмүүс хэл хязгаар тогтоож чаддаггүй нь үүнийг мэдэхгүйдээ биш, харин айдагтаа байдаг юм. Үзэн ядагдахаас айх айдас, амжхан мэт харагдахаас айх айдас, хайр үнээс л хамаардаг гэж итгэдэг тэрхүү хүлээн зөвшөөрөгдөх байдлаас айх айдас. Гэвч Юнгийн тэмдэглэснээр айдас бол бид персона буюу нийгмийн багны сүүдэрт амьдарсаар байгаагийн тэмдэг юм. Individuation хийж буй хүн тэрхүү багийг хуулж эхэлдэг. Тэд хайр гэдэг нь өөрийгөө арилжаалах хэрэг биш гэдгийг, жинхэнэ зохицол гэдэг нь хоёр хүн бие биенийхээ хэл хязгаарыг хүндэтгсэн цагтл ирдэг гэдгийг ойлгодог. Өөрийн биедээ өгөх тангараг. Хэл хязгаар тогтоох нь мөн чанартай. Individuation буюу өөрийгөө бүтээх эрх юм. Хэрв та бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд биш, харин өөрийн сүнсийг хүндэтгэхийн тулд амарч байгаагийн тунхаг юм. Таныг шархтуулж буй бүх зүйлд үгүй гэж хэлэх бүртээ та өөрийн жинхэнэ мөн чанартай тийм гэж хэлж байдаг. Юнг нэгэнтээ амьдралын хамгийн том давуу эрх бол өөрийнхөөрөө байх явдал юм аа гэж хэлсэн. Хэрв та үргэлж бусдын дотор уусан алга болж байвал та өөрөө өөрийгөө бүтээж чадахгүй. Эхлэхэд энгийн бөгөөд хүчтэй арга бол өөрийн энергийн хэл хязгаарыг бичих юм. Дараах 3 өгүүлбэрийг дотоод тангараг мэт бичээрэй. 1-р, намайг өчүүхэн мэт мэдрүүлж буй ярааг орхиод явах эрх надад бий. 2, би амарч байгаагаа зөвтгөх албагүй. 3, өөртөө үнэнч байхын тулд бусдын урмыг хугалахыг би өөртөө зөвшөөрч байна. Хэл хязгаар гэдэг нь нэг удаа босгоод орхих зүйл биш. Энэ нь өдөр бүр хадгалагдах ухамсарын төлөв юм. Чимээгүй байхын хүч сүүдэртээ нэгтгсэн хүний үйлдэл. Хорт хүмүүс энергийн тохионд маш мэдрэмтгий байдаг. Гадаад хүч чадал биш, харин дотоод энерги. Та би энэ талаар ярмааргүй байна гэж хэлэхдээ дотроо айцтай байвал тэд улам шахна. Харин таны зүрх сэтгэл хад мэт бат бөх байх үед тэд зогсох болно. Учир нь хэл хязгаарыг сул дорой байдлаар тогтоодоггүй. Үүнийг зөвхөн өөрийн гэрэл бас өөдрийг нэгтгэж зохицуулж чадсан хүн л барьж чадна. Хамгийн чухал нь хэл хязгаар тогтоох нь тусгаарлалт биш. Харин хайрын үйлдэл юм. Та буруу зүйлд үгүй гэж хэлэхдээ хайрлах чадвараа хамгаалж байдаг. Учир нь хайр гомдол донд цэцгэлдэггүй. Гэнрэнгүй сэтгэл ядаргаан дээр ургадаггүй. Хэл хязгаар тогтоож мэддэг хүн бага хайрладаггүй. Харин тэд ухамсартайгаар хайрладаг. Юнгийн ертөнцид сүүдрээ нэгтгэхийг хүн бол өөрийгөө мэдлэхгүйгээр сүүдэртээ захирагцаар байгаа хүн юм. Тэд ярих, хариу үйлдэл үзүүлэх, батлах шаардлагатай байдаг. Учир нь тэд өөртөөгөө тэнцээр байгаа юм. Харин өөрийнхөө тэрхүү бараан талыг таньж, түүнтэй эвлэрсэн хүн өдөөн хатгалах бүрд хариу үйлдэл үзүүлэхээ болдог. Тэд бууж өгсөндөө биш, харин батлах шаардлагагүй болсондоо чимээгүй байж чаддаг. Зэм багшийн сургамж хорт бэлгээс татгалцгана. Нэгэн шав зэм багш дээр ирээд "Багшаа, намайг доромжлоо. Тэр хүнийг буруу тайг нь ойлгуулахын тулд би яах ёстой вэ?" гэж асуухад багш нь "Хэрв хэн нэгэн чамд бэлэг өгөхөд чи авахгүй бол тэр бэлэг хэний их болох вэ?" гэж асуув. Шав нь "Өгсөн хүнийхээ л байна" гэхэд багш нь инээмсэглээд "Доромжлолч мөн адил шүү дээ. Та чимээгүй байхдаа тэрхүү хорт бэлгийг хүлээж аваагүй хэрэг юм. Та түүнийг газарт унгааж эзэнд нь буцааж өгч байна" гэжээ. Хорт хүнтэй маргалтгаа болж чимээгүй байхыг сонгохдоо та тоглоомоос өөрийн энергийг татаж авч байгаа юм. Та цаашид чирэгдэхгүй, харин төвдөө бат цогсно. Энэхүү чимээгүй байдал нь таныг өөрийн мөн чанарт ойртуулдаг. Юнг сүнсийг өөрийн гэсэн хэлтэй бие даасан оршихуй гэж үздэг байв. Тэр нь үгээр биш, мэдрэмж, зүүн совин, амгалан байдлаар ярьдаг. Гэрийн зүг буцхна. Тэмцлийн тоос дарагдах үед юу үлдэх вэ? Тэдний юу хэлсэн нь биш, харин тэрхүү уймын дунд
Та өөрөө өөртөө хэрхэн хандсан тань л үлдэнэ. Өөрийгөө хүндэтгэхгүй нь салют шиг тесэрч гарч ирдэггүй. Энэ нь өдөр тутмын жижиг сонголтууд, удаан амьсгаа авалт. Өдөөн хатгалгын өмнө толгоогоо үл ялах сэгсрэх, үн цэнгүй ярианаас алхам ухрах зэрэгт чимээгүйхэн хуримтлагддаг. Нэг л өдөр та хорт хүмүүс таныг нэрлэх, тодорхойлох эрхгүй болсныг ойлгох болно. Тэд салхи тэгдэж магадгүй ч таны чиглэлийг өөрчилж чадахгүй. Энэ үед өөрийгөө хүндэтгэхгүй нь батлах шаардлагагүй болж таныг тойрон хүрээлэх амгалан тавин бат бөх орчин болон хувирна. Энэ бол та гэртээ эргэж ирсэн мөчим. Тэр газарт чимээ шууган таны хинглэлийг алдагдуулж чадахгүй. Сүүдэр таныг замаас тань төөрүүлж чадахгүй. Та өөрийн гэрэл дотор бат зогсно. Энэ л хангалттай хариулт юм. Заримдаа бүх зүйл цэвэрлэгдэх үед хоосон мэт мэдрэмж төрж болох ч Юнгийн хэлснээр энэ бол алдагдал биш. Харин бэлтгэл юм. Хоосон мэт санагдах тэр орон зай үнэндээ шин зүйлд зориулж цэвэрлэгдэж буй хэрэг билээ. Амьдралд маш хачирхалтай санагдах үе шатууд байдаг. Та гуниглаагүй, өвдөөгүй, ямар нэгэн хямралд ороогүй гэсэн атлаа таны сонирхол татдаг байсан бүх зүйл чимээгүйхэн холдон одож буйг та анзаарна. Нэгэн цаг таныг догдлуулдаг байсан зүйлс өглөөний манан мэт замхарна. Таныг гэрэлтүүлдэг байсан мөрөөдлүүд хүртэл өөр хүнд хамаатай мэт бүдгэрч эхэлдэг. Эхлээд харахад та өөрийгөө дороотож, суларч, урам зориггүй болж байна гэж бодож магадгүй. Гэвч юун үүнийг өөр өнцгөөс хардаг. Та бүх зүйлд сонирхолгүй болж эхлэх нь төгсгөл биш. Харин эхлэлийн анхны шинж тэмдэг юм. Ухамсаргүй ертөнц үргэлж төрүүлж алхдаг. Тэр таныг шинэ зүйл рүү хөтлөхөөс өмнө үүргээ гүйцэтгэж дуулсан хуучин зүйлсээс тань салгаж авдаг. Энэ үйл явц чанга дуу чимээтэй биш. Анхааруулга өгдөггүй. Энэ нь зүгээр л нэгэн цагт үн цэнтэй байсан зүйлийг гинт амтгүй болгож. Хэрв та хуучин мөрөөдөл, хуучин хүмүүс, хуучин газруудтайгаа цаашид нийцгээ болсон бол энэ видеог үргэлжлүүлэн үзээрэй. Учир нь та амьдралаа алдаж байгаа биш. Харин даалгавар нь дууссан хуучин биегээсээ салж байгаа хэрэг юм. Өнөөдрийн видеоноос бид таны дотоод аяллаа цоошин шатанд орж буйн хамгийн тод 6 шинж тэмдгийг тайлбарлах болно. Юун гэхээр бол энэ нь таны дахин төрөлтийн үүд хаалга юм. Нэгдүгээр, хуучин үн цэнийн тогтолцоо нуран унах нь. Шинэ биеийг бүтээхийн төлөө өмнөх бэлтгэл үе шат. Та өглөөс ирээд өмнө нь таныг хөөргөдөг байсан зүйлс рүүгээ хардаг. Гэвч одоо бүх зүйл хоосон цаас шиг таны нүдний урдуур зүгээр л өнгөрөн одно. Гунигтайж биш, баяртайж биш. Эсэргүүцээгүй мөн юу ч мэдрэхгүй байх тэр мэдрэмж. Шургуу зүтгэдэг байсан зориг тань гинт утгагүй санагдаж, бүтэн жил төлөвсөн төлөвлөгөө тань хуучин зүүд мэт бүдгэрнэ. Та би яагаад юугч сонирхохоо болчих вэ гэж өөрөөсөө асуудаг. Яг энэ үчид та бүх зүйл нуран унаж байна гэж боддог бол Карл Юнг үгүй яг одоо л бүх зүйл эхэлж байна гэж хэлэх байсан. Энэ сонирхол буурах нь дороотлын шинж биш. Харин дотоод бүтцийн чимээгүй боловч хүчрхэг өөрчлөлт юм. Таны амьдралын цоошин үе шатанд бэлтгэхийн тулд хуучин үн цэнийн систем тань ан цав гарч байна. Насанд хүрсэн хүн хүүхэд насны тоглоомондоо насан туршдаа баясаж чаддгүй адил төлөвшөж буй сүнс өөрийнхөө хуучин хувилбарыг зохиосон зорилгоор үргэлж хөөрч чадахгүй. Энэ нь амьдрах хүсэлгүй болж байгаа хэрэг биш юм аа. Харин мөчлөгн дууссан үн цэнийн системээс алхан гарч буй хэрэг юм. Өөртөө харь хүн шиг санагдаж байсан тэр үеэ эргээд нэг сандаа. Магадгүй та дуртай байсан ажилласаа эсвэл ижилхэн яриа өрнүүлдэг найзуудын хүрээллээсээ ямар нэг шалтгаанаар хүн дээр хийх хүссэн байх. Энэ нь таны сүнс хуучин үн цэн нь өсөж хөгжөхөд хангалтгүй болсон шинэ шатанд орсныг илтгэж байгаа юм. Хоёрдугаарт персона буюу нийгмийн багны ялцрал. Хуучин үн цэнийн систем нурахад та зөвхөн зорилгодоо бус, харин олон жил хадгалж ирсэн өөрийнхөө дүрээс уйдаж эхэлдэг. Энэ бол таны нийгмийн баг буюу Юнгийн хэлснээр персона ялцарч эхэлсний шинж юм. Сүнс тань цаашид тоглохыг хүсэхгүй байгаа тэр дүрд та тоглож чадхаа болдог. Та өмнө нь хийдэг байсан олон зүйл таны жинхэнэ мөн чанараас биш.
харин бусдын хүлээлтээс үүдэлтэй байсныг ухаарч эхэлдэг. Хүндлүүлэхийн тулд хүчтэй, хайрлагдахын тулд ээлдэг, үн цэнтэй харагдахын тулд завгүй төр тоглодог байсан багнууд тань дэндүү наалдсан байж юм хэлэхдээ амьдралын хамгийн том давуу эрх бол өөрийнхөө байх явдал юм гэжээ. Одоо та бусдад таалагдах гэж хичээхээ болох үед тэр сонирхолгүй байдал таны амьдрал муудснаас биш, харин таны сүнс цаашид жүжиглэхийг хүсэхгүй байгаа үннээс урган гардаг. Хэрв хуучин үн цэнийн систем нь дэндүү давчуу болсон байшин бол персона нь ханан дээрх хууларч буй будаг юм. Та толинд хараад өөрийгөө танихгүй, өөрийнхөө яриаг сонсоод харь хүн шиг мэдэрнэ. Энэ бол өөрийнхөө жинхэнэ мөн чанарт эргэн очих анхны алхам юм. 3. Нийгмийн харилцаанаас хөндөрөх social detachment. Таны дотоод ертөнцид өөрчлөлт гарахад харилцаанууд хэвээр үлдэж чадахгүй. Та хүмүүсээс зугтаж эсвэл хүйтэг хүндий болсондоо биш, харин таны дотоод ертөнцийн давтамж frequency өөрчлөгдөж буй учраас тэр юм. Та үүнийг эхлээд маш нарийн мэдэрнэ. Таны л ярианууд таны сэтгэлийг хөдлөхөө болж өмнө нь инээлгдэг байсан хошин шогууд ямар ч мөр үлдээлгүй өнгөрнө. Найз нөхөд гэр бүл хамт олонны хэвээрээ байгаа ч таны болон ертөнцийн хооронд нэмгэн шил байгаа мэт та тэднээс хідэн алхмын зайд зогсож буй мэт мэдрэмж төрнө. Энэ бол хайхрамжгүй зам биш, харин хувьслын хүндээрэл юм. Юун хэлэхдээ хоёр хүний уулзалт нь хоёр химийн бодисын шүргэлцэлтэй адил юм. Хэрв ямар нэг хариу үйлдэл гарвал хоёулаа өөрчлөгддөг. Та хуучин холбоо суудаа хариу үйлдэл үзүүлэхээ болох нь таны дотоод ертөнц өөр дуу тоглож байгаагийн шинж юм. Та бусдын хэмнэлээр бүжиглэж чадхаа болдог. Энэ хүндээрэл нь таныг өөрийгөө таних, жинхэнэ биегээсээ бүрдсэн шинэ харилцаа сүлжээг байгуулахад бэлтгэж буй хэрэг юм. 4. Үл нийцэлт мэдрэмтгий болох sensitivity to misalignment. Сэтгэл зүйн өөрчлөгдөж эхлэхэд бие махбод үүнийг хамгийн түрүүнд анзаардаг. Та үүнийг бодлоор бус, харин маш өчүүхэн боловч хурц тохиогоор мэдэрдэг. Зүрхний цохилт үл ялаг тургасах, гүйхэн амьсгалах, мөр хүндрэх, цээж рүү юм зангирах мэдрэмж. Өмнө нь зүгээр байсан зүйлс одоо таны мэдрэлийн системийг татсан утас шиг чангалж эхэлнэ. Тань л өрөө хүнд санагдаж, дадал болсон ажил таныг эхлэх мөчөөс л ядаргаанд оруулна. Энэ бол сул дорой байдлын шинж биш ээ. Харин таны бие бичил түгшүүрийн системээ идэвхжүүлж буй хэрэг юм. Юун хэлэхдээ бие бол сүнсний харагдах байдал. Харин сүнс бол бие махбодын сэтгэл зүйн туршлага юм гэжээ. Таны оюун ухаан төвчж, зөвтгөж, буулт хийж болох ч бие махбод тэгж чаддаггүй. Тэр үргэлж хамгийн үнэн тохиог өгдөг. Сонирхол буурах нь таны дотоод болон гадаад ертөнцийн хоорондын зөрүү misalignment үүснийг илтгэж буй биеийн хэл юм. Хэрв танд эдгээр шинжүүд илэрч хуучин үн цэнтэйгээ цаашид нийцгээ болсон мөч тохиолдож байсан бол сэтгэл хэсэгт би үүнийг тулсан гэж бичээрэй. Энэ нь таны аяллаа эсэргүүцэхэд туслахаас гадна яг ийм шатанд яваа өөр нэгэнд чимээгүй дэмжлэг болох юм аа. Бие махбод ба сүнсний луужин. Энэ бол шинжлэх ухаан юм. Мэдрэл судлалын олон судалгаагаар хүний автономит мэдрэлийн систем нь хүрээлэн буй орчин болон дотоод төлөв байдлын хоорондын синхрончлал алдагдахад маш хурдан хариу үзүүлдэг болохыг тогтоожээ. Та өөрт тань тохирохгүй газар байх үед бие махбод зөөлөн түгшүүрийн гормыг идэвхжүүлж, зүрхний цохилт түргсэж, булчин чангарч, кортизолын түвшин тасралтгүй бага багаар нэмэгддэг. Өөрийгөө луужингийн зөв гэж төсөөлөд үзтээ. Зөв газартаа байхдаа тэр зөв хөдөлгөөнгүй байна. Харин үл нийцэх соронзон орны дэргэд очиход зөв чичирч, чиглэлээ алдаж эхэлдэг. Таны бие яг үн шиг ажилдаг. Давтамж нь нийцэхгүй байгаа орчинд бие тань чичирч, дохио өгч, таагүй байдал үүсгдэг. Энэ бол хит мэдрэг байдал биш. Харин таныг өсөлт хөгжилтийн замаас тань хазаалгаж, буй зүйлээс салгах гэсэн биеийн тань үнэн зөв ажиллагаа юм. Хуучин амьдрал таныг орхиж байна. Учир нь шинэ амьдрал ойртон ирж байна. Хэрв өмнөх хэсэгт дотоод өөрчлөлт таныг хүмүүсээс хөндөрүүлсэн бол энэ хэсэгт бие махбод таны сүнсийг хоосон болгож буй орон зай хэмнэлээс холдохыг зааж байна. Та сул дорой учраас ухарч байгаа юм биш.
Харин таныг дахин тоглуулж realign байгаа учраас ухарч байгаа хэрэг юм аа. 5 дугаар шөнийн тэнгис дэх аялал дахин төрхийн өмнөх нуугдахгүй. Гэрэв тань л бүх зүйл намайг орхиж байгаа бол би хаана хамааралтай байгаа вэ? Яг энэ мөчид та Юнгийн нэрлсэн шөнийн тэнгис дэх аялалд хөл тавина. Энэ бол сүнсний харанхуй шөнөөр аялж ухамсаргүй ертөнцид дахин төрөлд бэлтгэгдэж буй үе юм. Энэ шатан та гадагшаа энерги цацруулахгүй, харин дотоод ертөнцидөө байхыг хүснэ. Та залхуурсан даа биш. Харин энерги тань гүн давхарг руу татагдан орж байгаа учраас юу ч хиймээргүй санагдаж магадгүй. Далайн давлгаа эргээсээ хүчтэй ухарч байгаа мэт. Гаднаас нь харахад суларч алга болж байгаа мэт харагдавч үнэндээ илүү өндөр, илүү хүчтэй давлгаалахын тулд хүчээ хуримтлуулж байгаа хэрэг. Леди Гагагийн жишээг сандаа. Тэр дэлхийн нийтэд тесрэлт хийхээс өмнө хэвлэл мэдээлэлээс бүрэн алга болж өөрийн бүтээлч биегээ чимээ хүүхэн дахин бүтээсэн байдаг. Шөнийн тэнгис бол зөвхөрлийн ёроол биш. Харин дахин бүтээхүн ёроол юм. Та амьдралаас цутгах гэж биш. Харин шинэ амьдралыг бүтээх гэж алга болдог. Юнг үүнийг сүнсний ариун шүн гэж нэрлэсэн. Учир нь агуу эхлэл бүр гэрэлт гарахаас өмнө харанхууд үрээ суулгадаг. 6. Зүүн совин сэргэн дотоод хүчтийн идэвхжил. Шөнийн тэнгисийн аяллаа дараа та маш нарийн хөдөлгөөнийг мэдэрч эхэлнэ. Бүх зүйл утгагүй санагдхаа болж жижиг хачиргалтай дохионууд ирж эхэлнэ. Гинтийн бодол, тайлбарлах боломжгүй мэдрэмжүүд. Юнг үүнийг зүүн совин сэргэх шат гэж нэрлэсэн. Энэ үед синхрончлол буюу давхцлууд ойр ойрхон тохиолдно. Гинэд сонссон ганц өгүүлбэр таны хайж байсан асуултын хариулт болох. Эсвэл чухал шийдвэр гаргахад өдөр хуучин найз тань холбоо барих гэх мэт. Юнг ихээр зүүн совин бол ид шид биш. Харин шин бие бүрлдэж байх үеийн ухамсаргүй ертөнцийн төрлөх хил юм. Таны дотоод ертөнц болон гадаад ертөнц хоорондын зөрүү арилгах тусам оюун ухаан тань салхи, зогссон нуур мэт амгалан болно. Тэрхүү амгалан байдалд л хамгийн гүн хөдөлгөөнүүд өөрийгөө илчилдэг. Та бүх зүйлийг сонирхохоо болсон нь ёроол руу унсан хэрэг биш. Харин өмнө нь харж чаддгүй байсан зүйлсээ харах эхлэл байжээ. Төгсгөл гэртээ эргэн ирсэн нь. Аялал дуусахад та нэгэн үннийг ойлгох болно. Сонирхол буурах нь амьдралыг сорж буй харанхуй биш. Харин шинэ зүйл орж ирэхэд зориулагдсан орон зай байсан юм. Энэ нь наран мандахын өмнөх мөчтэй адил. Тэнгэр хараахан гэрэлтийг үж салхи аль хэдийн өөрчлөгдсөн байна. Таны туулсан шат бүр үн цэнийн систем нурах, персона ялцрах, нийгмийн харилцаанаас хөндөрөх шөнийн тэнгисийн аялал. Энэ бүхэн шинэ бие үндэслэхэд зориулж хөрсийг нь бэлтэж байсан үе шатууд юм. Та өөрийгөө өөрчлөгдөх гэж албадах шаардлагагүй. Зөвхөн үүргээ гүйцэтгэж дууссан зүйлийг тавьж явуулах зоригтой байхад л хангалттай. Амарч байхдаа эдгээр үннийг дотоод сэтгэлдээ шингээ. Та эвдрээгүй, та хоцроогүй. Та яг байх ёстой газраа, байх ёстой цагтаа байна. Ухамсаргүй ертөнц таныг унтаж байх хооронд ч ажилласаар, шархыг тань ангааж, харанхуйд бүрлдэж буй тэрхүү шинэ хуйлбарт тань бэлдэх болно. Одоо амар даа. Бүх зүйлийг тавьж явуул. Унтаж байх үед ч өрнөж буй тэрхүү үйл явцад итэг. Сэрэх үед тань ямар нэг зүйл өөрчлөгдсөнийг, сүнс таныг үргэлж гэрт тань дууцаар байдгийг анзаарах болно. Сайхан амраарай эрхэм аялагч минь. Та яг байх ёстой газраа байна.